Үзэгч та бүхэндээ гэрэл түгээ нэвтрүүлгийнхээ цоо шинэхэн дугаарыг хүргэхээр Монгол Улсын их сургуулийн баруун бүсийн сургууль дээр хүрэлцэн ирээд байна. За энэ удаагийн дугаарт бид Монгол Улсын их сургуулийн баруун бүсийн сургуулийн багш доктор Бурмааг урьж оролцуулан сонирхолтой сайхан ярилцлагыг үзэгч та бүхэндээ хүргэх болно. За 1 2 3 болцсон уу? За өнөө өглөө бол бас их сайхан өглөө байна. Цас бодорч байна хата. Тэгээ өглөө болгон бол хүний амьдралд цоо шин бас нэг хууцыг эхлүүлдэг юм сайхан өдөр. Тэгээд таны хувьд өнөө өглөө ер нь хэрхэн яаж өглөөг өгцөн бэ? Өглөө болгон босоод нэг хүнд нэг боддог нэг сайхан эерэг бодол байдаг шүү дээ. Тийм бодол байдаг бол тэр нь юу вэ таны хувьд? Өнөөдөр өглөө цас орсон байсан. Үнэхээр сайхан байсан. Тэгээд миний одоо яг нэг гэрээс гараад ажил руу явдаг зам бол яг урдаас нар тусчдаг байхгүй дандаа. Тэгээ би нарлуу дандаа ингэж баярч сургууль руу явах болгондоо би тэгж наран үг тэмүүлж ингэж бодож явтай. Тэгээд өнөөдөр бид нар одоо эх 7 хоногт ховдын эрдэмтдийн форум хийх гэж бэлтгэж байгаа. Тэгээд 11 өдөр. Тэгээд энэ бэлтгэл ажилтай холбоотой маш их ажил байгаа учраас тэрийг 12 цагаас өмнө бичих цаасны хавьд амжуулж гэж бодож ирээд өглөө 7-д ирэл амжуулсан да. Ховдоор овгулсан энэ сайхан их сургуулийн Бяцхан оюутан охин Бурмаа өнөөдөр тус сургуулийнхаа эрдэмтэн, доктор, дэд профессор багш болжээ. Төгссөн энэ сайхан унган сургууль да тий. Оюутнаас эхлээд багш хүртэл эрдэмтэн, доктор хүртэл явсан байна. Энэ түүхэн замлынхаа тухай. Эмч болох гэж мөрөөдөж байсан. Би багш болно гэж юусоо төсөөлж байгаагүй. Тэгээ конкурсанд би эмчээр ороод 1 ч удаа, 2 ч удаа унсан. Тэгээд би Эрдэнэт рүү очиод Эрдэнэтийн уулан байжлах үйлдвэрийн хүчил төрөгчийн сэгийн лаборантаар очиж 1 жил ажилласан. Тэр хугацаанд аав минь намайг энд маш их дуудсан. Аав маань өөрөө багш хүн байсан. Тэгээд би одоо 10 хүүхэдтэй энэ дотор миний мэргэжлийг өгсөн ганц ч хүн байхгүй байна гэд. Тэгээ аавынхаа одоо бүр ингэж шахалтаар би ирж ховд одоо тухайн үед Монгол Улсын сургуулийн ховд аймаг дахь салбар сургуулийн химийн багшаа ингэж орж исэн. Тэгээ миний одоо яг амьдралын одоо тэр зөв замнал тэ одоо мэргэжлийн тэр сонголтонд бол аав минь үнэхээр одоо яг нөлөөлж үнэхээр аягүй зөв чиглүүлсэн. Би бол одоо хаалтарсан. Тэгээд хэрэг би багш болоог байсан бол тий. Миний одоо хэрэг би багш болоог байсан бол тий эмч болсон бол мэдээж бас л тэрхүүн салбарт ажиллах байсан. Гэтэ би багш болсонд бүр илүү их одоо ингэж баярлдаг. Маш сайхан өөрийн дуртай судалгааны чиглэлээ сонгосон. Амар том ажлын зорилготой болсон. Тэгээ маш олон одоо хүүхдүүдэд маш их одоо тус өөрийнхөө одоо эрдмийн одоо үр шимээ хүртээж бүгдийн амьдралын замд нь залгуулахад өөрийн хувь нэмрээ оруулаа явж байгаа. Тэгээд аав нь бол яг миний сайхан одоо сайн явж байгаа үйлийг бол харж чадахгүй байгаа ч гэсэн тий мэдээж мэдэрч байгаа л гэж би боддог. Тэгээ ер нь бол хүний амьдралд маш олон хүн тус болдог. Тэрний одоо маш том тус бол 10 жилийн 1-р сургууль байсан. Тэгээ 2000 онд би хичээл заагаад хавар хичээл заагаад зогсож байсан. Манай Монгол Улсын сургуулийн Авд аймагт салбар сургуулийн химийн тэнхимэрч Буман Цэцэг гэж багш байсан. Тэр багш маань миний магистрийн одоо ажлын хамтарсан удирдагч, зөвлөгч байсан. Удирдагч маань Мөнгөн Цэцэг багш байсан. Монгол Улсын сургуулийн багш маань намайг нэг өдөр хичээл орж ирсэн чинь дуудсан. Тэгээ би гүгээл гарлаа багш ирсэн болохоо тэнхимийн эрхлэгч маань Бурмаа одоо манай дээр одоо химийн багш оронтой гарч байна. Чи одоо хүрээдрээ албан ёсоор шалгалт энэ төр нөгөөдрхөө. Тэгээ надад бол их сургуулийн багш болох гэдэг бол тэр бүр бодол хизээч байгаагүй. Тэгээд би аягүй их баярлж байсан. Тэгээд би шалгалтанд намар орсон. Тэгээд тэнцсэн. 2000 онд би баасан дор захирлын тушаалаар Монгол Улсын сургуулийн Авд аймаг салбар сургуулийн химийн тэнхимд химийн багшаар орсон байдаг. Тэгээд энэ байгууллагад би одоо 25 дахь жилдээ ажиллаж байна да. Тасралтгүй. Тэгээд багшаас ахуулаад тий одоо тэгээд ахлах багш, дэд профессор, профессорын зэрэглэл тэгээд одоо тий их сургуулийн одоо тий байж болох бүх одоо шатны албан тушаалууд дээр бол ажиллаж байсан. Эндээс би юу гэж хэлэх гээд байна гэхээр альва хүн тий шийдвэр гаргахдаа цаг хугацааг л өрөөсөө алдаж болохгүй. Тэр үед өөрийн үзэл бодолтой их тийм зөв зарим үед тий одоо ингээд нийт хамт олонны массын саналыг харах боловч гол шугам бол өөрөө үзэл бодол их чухал байдаг. Тэгээд энэ дээр бас хүмүүс их цаг алдаж юмыг хойш нь тавих эндээсээ болж байж болох тэр боломж нь алдагдах тийм зүйлүүд бас байдаг юм байлээ гэдгийг би зөв бас бодож явдаа. Эмч болж чадаагүй ч гэсэн маш их олон сайхан эмч шавнарыг бол бэлтгэсэн байх. Ховдод одоо ховдын яг одоо ийшд бэлтгэж байгаа хүүхдүүдийг те Бурмаа багш бол
хамгийн шилтгэн л гэж одоо ярьдаг шүү дээ. Би багш нарыг бол талцуулах гэсэнгүү. Ер нь бол тэгж ярьдаг. Энэ бас учиртай л да. Би амьдралынхаа 2 чухал зүйлийг их зөв сонгосон байдаг. За 3 чухал зүйл. За би нэгдүгürt мэрэгжлээ тавь. Яагаад гэвэл насны явгаар явж байгаа учраас. Тэгээд дараа амьдралын хань ижил. Тэгээд би их сургуулиуд төгсчөөд ажлын газар их зөв сонгосон. Яг сургуулийн 95 оны хавар 5 сар төгсчөөд 95 оны намрын 9 сарын 1-нд гомц захирлын тушаалаар манай нөхөр бид нар хоёулаа нэг нь физикийн багшаар, нэг нь химийн багшаар ажилд орж ирсэн. Тийм их азтай гэрүүлэх юм уу та. Цаанаасаа юм одоо бас ивэжсэн битэрэг. Тэгээд химийн багшаар ажилд ороход 1-р 10 жил бол маш том мас. Тэнд мөнгө цэцэг багш, ган чимэг багш гэд манай ховд аймгийн химийн лидерүүд бүр улсын хэмжээнд танигдсан тийм лидер багш нарт би яг очижсэн. Тэгээд тэр том хүмүүстэй би яг 2 жил ажилласан. Тэгээд намайг ажиллах хугацаанд 2 багш маань шилжсэн. Тэгээд 3 дахь жилээс би тэр химийн одоо хөтөлбөрийг ахлаад явах болсон чинь миний хамгийн их айцтай зүйл юу байсан гэхээр тэр мундаг багш нарын тэр амжилтыг би унгаачих гэж бодчихсон. Тэр үед би чинь 92 3 он чинь маш залуу 22 3 та. Тэгээд анх орсон жилдээ би аймгийн химийн олимпиадад 2-д орсон манад бас амар юу урам өгөөд амын багш нарын химийн олимпиадад 2-д орсон. Дээр нь ганчин багш мөнгө багш хоёроос би маш их асуудаг байсан. Нөгөө ичихгүй асуудаг. Би мэдэхгүй шүү гэдэг ичихгүйгээр асуудаг. Одоо хурдан л мэдээд авчаад заахгүй бол буруу заачих гэсэн бодлоор явдаг. Бас алдчихвээ гэж хайдаг. Тэгэхээр хүн ерөөсөө нөгөө мэдлэг олж авахд ичиж болохгүй. Ичих юм бол хүн ерөөсөө юу ч сурахгүй. Хоёрдугаар хүний мэдлэг буюу чадрыг үнэлж сурах хэрэгтэй. Тэр хүнд өөрөөс чиглүүд амар нэгэн давуу тал байдаг байхгүй. Тэгээ би тэр сайхан хамт олон донд үнэхээр химийн багш маш сайн суурийг би авсан. Тэгээ би 1-р 10 жилийн хамт олон ялангуяа тэр удирдлагуудад ажиллаж исэн Гомд захирал манай Бадам хаанд багш Оожо гэж ярьдаг очир отгоо өдөр бол биднээс залуу одоо гэр бүлгээд даалган дээр нь бөмрүүлж исэн те маш их тусалж дэмжиж гэр бүлийн талаас нь ч тусал дэмжиж одоо ажлын талаас нь ч тусал дэмжиж байсан. Тэгээд залуу гэр бүл тохиолдож исэн хамгийн том асуудал бол орон гэргүй байх те хүүхдээ гаргахаар өсгөж харуулах хүнгүй байх. Тэр бүх болж байгаа 1-р 10 жилийн хамт олон биднэрт манай гэр бүлд бүрдүүлж гисэн байдаг. 30 сая төгрөг бол бид нар шиг амьдарч байгаа тий одоо олон хүүхэдтэй ээж гэр бүлийн амьдрал ямар байдсан гэж бодож байна. Тэгээ би энд үнэхээр баярлжсэн. Тэгээ хоёрдугаар мэдээж гэр бүл маань баярлална. Тэгээд хамгийн гол нь нөхөр маань олон жил яваал гэдэг. Ингээл үр дүн гардыг байна штэ. Гэжсэн өөрөөр хэлбэл зүгээр л ажиллаад байдаг. Өөрөө ч наана гэдэг чинь бас байдгүй байхгүй юу. Ингээд ном гаргалаа гэхээр тэр номын хүмүүс нь одоо яг хэрэгтэй хүмүүс нь л харахаас биш хэрэггүй хүмүүс одоо сонирхгүй хүмүүс нь дэрэг бол тоодгүй байхгүй юу. Тэгээд би яг энэ 30 сая төгрөгөөр шагнагдсан маань төр маань тий төр засаг маань намайг үнэллээ гэж харж байгаа. Тэгээд ховдын арт түмний тийм гой сэтгэл шингэсэн талархлын бэлэг гэж би бодсон. Хамт олонны маань бас сайхан одоо дэмжлэг байсан. Монгол Улсын сургуулийн баруун бүсийн сургуулийн хамт олонны маань дэмжлэг байсан. Тэгээ энэ бол үнэхээр одоо сайхан байсан шүү. Тэгээд үнэхээр байтсан байл. Та өнөөдөр багш болсноороо маш их олон одоо сайхан эмч нарыг тий бэлтгэж гин маш их олон сайхан химийн багш нарыг бэлтгэж гин гэж байна шүү дээ. Энэ бол таны нөгөө эмч болох хүсэл мөрөөдөл тэдгээр хүмүүсээр тэр олон хүмүүсээр дамжиж хүрж байгаа нь бүр одоо илүү олон хүнд хүрж байгаа юм шиг тийм мэдрэмж бол төрж байна. Яг тийм үнэлтэй хүн одоо нэг хүүхэд байхаас их олон мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Тэгээ миний нэг 2 том мөрөөдөл нэг нь угаасаа эмч байсан. Нэг нь би төгөлдөр урч болохыг их хүсдэг байсан. Бүр цэцэрлэгээ хүүхэд байхасаа. Тэгээд хүн өөрийнхөө биелүүлж чадаагүй мөрөөдлийг бусдаар дамжуулж биелүүлдэг юм байна гэж би өөрөө зүгээр ингээд амьдралаас батгаад гэж боддог. Тэгээд үнэхээр тэр эмч болж чадаагүй тэр мөрөөдлөө би эмч болох гэж хүсэж байгаа хүүхдүүдээр дамжуулж биелүүлсэн гэж өөрөө одоо бодож байна. Хоёрт нь одоо тэр хөгжимчин болж чадаагүй тэр мөрөөдлөө би хүүхдүүдээр дамжуулж биелүүлсэн л дээ. Миний хүүхдүүд одоо ер нь бүгдээрээ төгөлдөр урт тоглодог. Тий. Хүүхдүүдийнхээ боловсралд хэр анхаардаг вэ? Багш нарын тухайд бол ер нь өөрийнхөө хүүхдүүдийг бас жоохон орхичих гээд байдаг шүү дээ. Ялангуяа та хоёрын хувьд бол бас хоёулаа багш мэрэгчлээ хүн шүү дээ. Тий. Манай нөхөр маань бол одоо Ус аймгийн баруун төрийн сумын хүн. Манай нөхөр физикийн багштай. Тэгээ битээр 4 хүүхэдтэй. Одоо 2 охинтой. Том хүн маань цахилгааны инженер. Яг аавынхаа нөгөө физик суурьтай мэргэжлэр авсан. Тэгээд аймагт эхний 5-аар гараад физикийн багш яг
цахилгаан систем автоматжуулалттай гэсэн. Одоо стод жинхэнэ одоо бүтээн байгуулалттай Улаанбаатар хотод ажиллаа явж байгаа. Хүүгээрээ бид нэр айгүй бахархдаг. Одоо өөрийнхөө дуртай мэргэжил эзэмшээд. Хоёр дахь хүн маань би үндэ бол хүүхдүүдэд хичээл заадгүй юм лээ. Өөрийнхөө хүүхдүүдэд өстой би айгүй одоо харамсдаг. Яагаад хүүхдүүдэд нэг юм хичээл заачих юм бол дунд хоёр хүүхдтэй. Миний одоо охин бас ингээ биологч мөртлөө би ийм зааж үзээгүй. Амар би харамсаж одоо би харамсдаг. Тэгээ одоо баг охин дээрээ л одоо тэр дутуу юм нөхөж үүсээ гэж боддог. Тэгээ тэр юу л юм бэ л да завгүй гэдээ яваад байдаг. Одоо хүн өөр хүүхдэд зав харахгүй бол одоо хин зав харах хэвээр. Тэ болохгүй гэдэг би их хожил ухарч байгаа л та. Гэхдээ яг алдаагүй. Гэхдээ одоо тухайн үед цаг хугацаа алдалгүй ухаар явсан бол одоо байгаагаас илүү боломжит хүүхдүүд өмнө байх л байсан байлгүй. Гэхдээ бас зүрээ одоо олонний хүүхдэд тусалсан тэр сайхан сэтгэлийн үржим маань хүүхдүүд минь замаар засаал явж байгаа. Нэгдүгээр 10 жилийн одоо бараа багш гэдэг те бицгийн багш бас их мундаг сайн багш байдаг. Тухайн сургуультай одоо баг 30-аад жил ажиллаж байгаа гэж сонсч байсан. Таны хань ер нь мэдээж багш хүний хувьд сайн багш. Тэгээд аав хүний хувьд ханы хувьд ер нь төвшигтэй хэр сайн хань бэ? Миний одоо нөхөрч усын баруун төрөнх гэдэг хэлсэн. Битээр оюутан байхдаа өргөжчихсэн. Тэгээд яг л одоо энэ хүн надтай амьдрах гэж л хавдад амьдрсан хүн. Тэгээд ерөнхийдөө бол хэлдэг л дээ. Чамааг байхгүй бол би энд юу хийж юу бодож амьдрах юм бэ гэж хэлдэг. Тэгээ ер нь бол би маш хацдаг хүн л дээ. Маш сайн те. Тэгээд одоо ингээл миний амьдралын бүх одоо ардыг таадаг. Одоо хүнд одоо зөндөөл одоо тийм юу байдаг штэ. Нөхцлүүд байдаг. Хэрийн судалгаанд явхад би гэрээ 14 20 хоногор нь хаяа явна. Эрдмийн зэрэг хамгаалах гэж би 4 сараа аа хүрээгүй охиноо бараг хаяа явжсэн орхиод Улаанбаатар руу. Тэр болгоны ард манай ханил байсан. Тэгэд нөхөр маань бол үнэхээр одоо маш сайн зөвлөгч. Би одоо нэг айгүй бодоод хэлмээр байна. Би тэр нэг мэрэгжилтэй учраас ижил боловсролын салбарт хоёулаа хамтдаа ажилладаг учраас маш сайн зөвлөгч. Би одоо ямар нэгэн эдгээр миний нөхөр хиймж биш, судлаач биш ч гэсэн одоо юмыг харах үнцэг их өөр л дөө. Физикэн байгаль ухааны хүн учраас намайг баг одоо маш сайн зөвлөдөг. Тэгэд өөрөө бол одоо тийм их тийм зөв шударга их хөдөлмөрч байхгүй. Тэгээд хүүхдүүдийн минь одоо ажлын сурлагын энэ амжилт бол надаас илүү миний нөхөртэй л холбоотой гэж би боддог. Яагаад гэвэл тэр хүн чинь тэр хүүхдүүдэд дагуулад ажил хөдөлмөр эрхлүүлээд хашаанд аваачаад юм хийлгээд ажил мэргэжилтэн сургаад байгаа байхгүй амьдралд нь. Тэгээ би одоо энэ амьдралын минь одоо бүх амжилтын ард тэр одоо нөхөр маань л байсан. Ань минь байсан. Мөн одоо нөхрөө маань ээж ахын дүүс маань миний өөрийн ахын дүүс байсан. Тэгээ би адам аав ээж хоёрыг талархаж явдаг л та. Би ч одоо өөрөө нөгөө аав ээж хоёр минь нөгөө 20 хэвтэй хатнаас гарсан. Ор хүрээ багт. Тэгээ нөгөө эцээхийн хайрыг бол одоо яг үнэхээр ээж хоёр минь өгчсэн. Одоо адмууд маань одоо ээж минь байна л та. Одоо 70 хэвтэй хүн байна. Тэгээ тэр болгоно нөгөө хүүхдүүдээ аваад хөдөө явдаг. Тэ. Тэгэл анхаар салхинд гарахаас өсвөл юу гэсэн хавд зах зээл амар хүнд зөөж байсан. Тэр одоо амьдралын тэр хэцүү одоо болгоныг туулахад одоо сайн атмууд минь л бас байсан. Энэ бол би дандаа бодож явдаг. Тэгээд хүн нөгөө нөхрөөгөө хайрлаж байгаа шиг л ээж аавг нь хайрлаж чадахгүй бол болохгүй шүү дээ. Энийг одоо би бас амьдралаа эхлүүлж байгаа хүмүүст охтуудтай хүүхдүүдтэй би баян хэлтгэлдэг. Хатам аав ээж гэдэг бол яг өөрөө аав ээж байдаг. Тийм учраас тэднийг бол бас хайрлаж явах хэрэгтэй гэж л бодсон шүү дээ. Та ханыхаа тухай ярихаар л өөрөө ирэхгүй мэлэмрүүлээд байх юм. Тэгээд амьдрал бол дандаа бас одоо аз жаргалтай баяр хөөртэй өдрүүд бас байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр залуу гэр бүлүүдэд тохиолддог тийм сорилтууд ер нь та хоёрын өмнө тохиолдож ирсэн үү? Хэрхэн ер нь яаж даван туулж ирсэн бэ? Өнөөдөр бол та хоёр бол баг нэг хүн шиг л болсон байгаа их олон жил болохоор. Амьдралын сорилт бол хүн болгон тохиолдно. Яагаад гэдэг зүгээр наацах нэг би бол тэр ганцхан зүйлийг тодорхойлж ардаа. Өөрөөр орчин төссөн хүмүүс байхгүй юу? Бид нар чинь хинч гисэн хинтэй ч амьдрахад өөр орчин төссөн. Тэр 18 жил гэр бүлийн орчин төссөн тэр цан характераараа хантайгаа амьдрах гэж хүндэтгдэг. Нөхөртөөгөө эсвэл их нартайгаа тэрэн дээр зөрчил үүсдэг байхгүй. Тэгээд тэрэн дээр би зөв нэг л зүйлийг их бодож яв те. Нэгдүгürt бол мэдээж харилцан буулт хийх хэвээр. Буулт хийдгүй юм билээ шүү дээ. Эхний 5 жил бол буулт хийхгүй. Гэхдээ эмэгтэй хүнээс илүү ухаан шаардна. Яг тэр амьдралыг авч явахад
яг иргэнийг уучлж өнгөрөөж сурах хэрэгтэй. Тэ зарим үгийг сонсоогүй юм шиг сууж явах хэрэгтэй. Ер нь бол юм болгоныг ингэж үлгэж авч хариу бариад авах хэрэггүй л гэж би боддتي. Тэгэд ингэж одоо төвчээртэй ухаалаг хамгийн гол нь ир нөхрөө хайрлсан тэр хайр бол хүний амьдралыг яг авч явдаг шүү дээ. Ялангуяа хайр гэдэг юм зүгээр нэг үгэл гэж боддог байх л та. Гэхдээ хүний хайр ч олон янз шүү дээ. Тэгэхээр гэр бүл ялангуяа хань ижлийг хайрлах юм бол хүүхдүүд мань том болоод өөрийнхөө ханыг хайрладаг болно. Төлөв төвшин амьдралтай болно. Тэд нар маань төлөв төвшин амьдралтай бол би ч гэсэн сэтгэл амгалан амьдрна шүү дээ. Тэгэхээр тэр гэр орондоо байгаа эцэг их нэгнээ хүндэлж байгаа тэр хайр бол заавал байх ёстой. Хөгшөрсөн хойно хайрлах биш шүү дээ. Хүүхдүүдээ хүүхэд насанд нь энэ хайрыг мэдрүүлж явах ёстой л гэж боддог. Тэгээ эндээс бол баталгаатай гэр бүлийн амжилт, үр хүүхдийн сайн сайхан амьдрал зүү хань ажлыг хүртэл сонгоход хүртэл хүн эцэг ихэд дураадаг байхгүй юу? Ээж минь тийм, аав минь тийм гэж бодож хүмүүс харж явдаг. Тэгэхээр хань ижлээ л одоо хүн их сайхан хайрлаж, итгэж, ууж ухаанаар хандаж, өршөөж явах ёстой гэж боддог. Мэдээж амар том алдаа гаргаж болохгүй шүү дээ. Нэгэндээ аль нь тэр энэ болгоныг бол одоо их бодож явах ёстой. Өөрийгөө олсон хүн илүү амарлингуй болдог, илүү зүйлд шуналгүй болдог гэдэг шүү дээ. Та ер нь өөрийгөө олсон хүн үү? Би бол өөрийгөө олсон хүн. Одоо энд бол би амар ихтэй байдаг. Одоо өөрийгөө олсон учраас дуртай ажиллаа хийж те одоо явж штэ бас хүн одоо хүний амьдрал яг мөнгө хэрэгтэй л байх мэдээж хэрэгтэй. Гэхдээ хүний амьдралын хамгийн чухал зүйл бол хүн өөрийн дуртай зүйлээ хийж ачаалтаа амьдрах. Тэр нь мөнгө олдгүй ч байж болно шүү дээ. Өөрөө өөртөө л ачаалтаа байх хэрэгтэй гэж боддог. Тэгээ ер нь бол хүн хоббигоороо амьдралынхаа гол зорилгоодыг бас биелүүлдэг л дээ. Дотоод гол ботсон зүйлүүдийг биелүүлдэг. Тэгээ тэр нь бол ажилтаа ч холбогдож байдаг, хувийн амьдралтаа ч холбогдож байдаг. Тэгэхээр аливаа зүйлийн эцсийн цэг бол мөнгө биш. Би айгүй том нэг хоббитай л та. Хөгжүүлэх надад зав гарахгүй байгаа. Гэхдээ би 60 гараад тэрийг хөгжүүлэх гэж байгаа. Би шоу ажиглахыг хоббитай. Байгалийн одоо тэр гой сайхан газар авч. Тэгээд тэр хоббигоо би одоохондоо ингээ хөгжүүлж чадахгүй. Гэхдээ яг ингээд өөр мэднэ л дээ. Гэхдээ нөгөө зав гаргаж явж чаддгүй. Тэгээд би одоо шоу ажиллаж болно гэж боддог шүү дээ. Урмаг шиг харахаар нэг тийм энгийн харагддаг. Тэгээд энгийн зүйл маань өөрөө их агуу байдаг юм шиг. Энгийн зүйл болгоны цаанд бүр илүү их гүн гүнзгий утга учир агуу зүйл оршиж байгаа юм шиг санагддаг байхгүй. Тэгээд эмэгтэй хүмүүс одоо ингээд их эмэгтэйчүүд манаас гойж гоодох, ганган байх, гадаад үзмжиндээ их анхаардаг штэ. Тэгэхээр таны хувьд бол ингээд бүр нэг энгийн харагддаг. Тэгээд магадгүй би боддог байхгүй юу? Эрдэмтэй хүн ийм байх хэрэгтэй юм болов. Нөгөө номонд нөгөө нэвтрнэ гэдэг шиг тийх тусмаа хүн илүү энгийн болтох хэрэгтэй юм болов гэж ингэж боддгийн. Наач аюу гой сонирхолтой асуултаа би ерөөс гэж бас бодож байгаа юм байна. Би бол яг ингээд өмнөдөө бол цаг хугацаанд их хайртай. Гоо сайханд анхаарах гэхээр хугацаа зараад байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө цаг хугацаа төлөвлөгдөө яваад байдаг учраас 5-10 минут ч гэсэн нөгөө төлөвлөсөн ажил хийчихье гэж боддог. Хоёрдугаар хүн одоо нөгөө эрүүл амьдралын юм аяг буюу өөрт маш эвтэйхэн ажлаа амжуулахад маш хурдтай тийм тав тухтай одоо хувц сунар өмсдөг байхгүй юу? Энд одоо ихэвчлэн пүүз өмсч явдаг шүү дээ. Анзаархан бол тэгээд өөрөвчөөр явдаг. Тэгээд тэрний цаана нөгөө ажил амжиж явдаг. Гүүж хараач те ер нь шатаач гэсэн ингээл хараагаал явж байдаг ер нь. Би юу ч хэлэхэд нэхэр нь одоо энэ нийгэмд хүн нэг л зүйлийг их ойлгох хэрэгтэй юм шиг санагддаг. Цаг хугацааг маш зөвлөвлөж яг хугацаанд нь юм амжуулж заа гэвэл яагүй хүн дамлсан амлалтанд хүрдэг бас бусдад төвөг болохгүй ийм л байх хэрэгтэй. Гэр бүл дээр ч төвөг болж болохгүй. Өндөрсөдөө гутал өмсч явж байгаа шатаар унаад хүлээг өмтөжвөл гэр бүл мэл зовоо штэ бас. Наад захын жишээ тэр тий. Тэгж бодоод би аюу тийм хичээлүүтэй байт юм уу. Тэгээд хоёрдугаарт нөгөө бас нэг эрдмийн судалгаа намын одоо хүн гэдэг утгаараа бас тиймэрхүү онцлог байж мэржлийн онцлог байж магадгүй тий. Тэр бас үүсэхгүй байх. Хүнд гэхдээ ер нь илүү шунал нэг их байх шаардлагагүй юм шиг яг энгийн өөрийнхөөрөө байгаад өөртөө таалагдаад өөрийнхөөрөө л оршиж байвал тэр хамгийн дээдийн жаргал бусад нөгөө одоо хиймэл зүйлд ерөөсөө анхаарахаа болчдөг юм шиг санагдаад. Би яг чи наача их бас их чухал. Одоо би өнгөрсөн одоо 20 хэдэн жилийн хугацаанд хитрхээ хилдэг юмд анхаарч ирсэн байлээ. Амар хайрын цаг хугацаа гэж бодогдоод байгаа юм чинь. Тэгтээ яг тэгж анхаарснараа хүн их туршлагачдаг л да.
хүмүүстэй харилцаж сурдаг. Ямар хүнтэй харилцууд би ямар үедээ дуугүй байж, ямар үедээ дуурах ёстой гэдэг хүн айгүй мэддэг. Ямар ч нийгмийн харилцаанд ордог хүнээс амжилт гарахгүй шүү дээ. Тэр чинь хар амиа бацсан хүний зам байхгүй юу? Тэгэхээр бид нар болсон болоогүй бүх нийгмийн харилцаанд орж өөрөө төлөвшөж бид нар ч гэсэн өөрөө алдаа гаргана шүү дээ. Тэр алдаагаа дахин давтахгүй тулд нийгмийн харилцаанд л орох хэрэгтэй. Хинч төг болж амьдарч болохгүй. Энд чинь одоо бүр орчин үеийн хүн болгоно төлөвшөх ёстой маш зөв шанар байхгүй. Хинч төг болохгүй амьдрна гэдэг нь маань хоёр талтай. Хараамаа бодож амьдарч болохгүй. Нийтийн сайн сайхны төлөө явж явах хэрэгтэй. Хийж байгаа ажлын маань өөр өгөөж бусдад сайн үйл болж бүтээгдэж явах хэрэгтэй. Хүний амьдралын сайн сайхан амьдралын гол суурь гэр бүлдэл төлөвшдөг. Тэгэхээр гэр бүлийн боловсрал эцэг эхийн боловсрал гэхээр ихтэйд мэрэгжлэхээс илүү нөгөө хүмүүжлийн боловсрал их чухал гэдэг л та. Загчин сайхан ээжтэй, торгууд бас сайхан аавтай гэж сонсч байсан. Тэгээд аав ээжийнхээ тухай ярихгүй. Аав нь бас багш хүн байсан. Өнөөдөр энэ багшийн мэргэжлийг өвлөж ажиллаж байгаа маань бас аавтай маань холбоотойгоо гэж ярьж байсан. Аав маань монгол хэл уран зохиолын багш байсан. Тэгээд миний аавыг одоо Замбуу гэж хүн байсан. 1-р 10 жилд багшилж аваад төгсдөө гарсан. Зэрэг сумын дунд сургуульд амьдралан гараа эхлээд тэгээд биднийг төрүүлээд наашид шилжиж орж ирээд 1-р 10 жилд багшилжсэн. Аав маань маш гоё бичгтэй хүн байсан. Маш гоё бичгийн хэвтэй. Миний аавыг яг тэр үеийн бүх багш нар хэлдэг. Танаа аав мөн ч гоё бичгтэй шүү гэд. Тэгээд монгол бичгээр бас гоё бичдэг хүн байсан. Аав маань монгол хэл уран зохиолын багш байсан учраас манай гэр нь номын сангаар дүүрсэн, номоор дүүрсэн байдаг байсан. Аав маань ах нарын маань тусдаа гарахад бүгдэнд нь нэг том номын сангаар ном дүүргэж өгдөг байсан. Тэгээд над дээр ирэх үед би том болоод ирэхэд бүх номыг нэгэд манай ах нар аваад эгчнэр аваад явцсан. Би нэг хэдэн аавгаа хэдэн лекц аваад хадгалсан байж байгаа. Тэгэхээр тэр нөгөө эцэг эхийн тэр нэг одоо юу их чухал юм байлаа л да. Тэгээд хүн нөгөө ингээд хүүхэд наснаас номон дунд өсчөөрөө ном их уншдаг болдог. Ном уншсан хүний бичгийн чадвар их сайн байдаг. Тунгааж эргэцүүлэх чадвар их сайн байдаг. Харааны унших чадвар хурдан байдаг ш та ном уншиж байгаа хүн. Тэгэхээр би гэр бүлдээ болгон номын сантай байгаасаа гэж бодож явдیں۔ Тэгээд ээж маань бол одоо энэ комбинатын дэлгүүрээ хажуу талд байдаг одоо нэг онцодын тэнд ээж маань ажиллаж байсан худалдаа үйлдвэрийн интерестэй. Тэгээд ээж маань их олон кастинг хийж байсан. Их олонтой хүн байсан л да. Нэг цангинсан дуутай, инээд алдсан их тийм гоё хүн байсан. Дорч холом гэдэг манай ээж алагнуудтай яг зэргийн одоо хүн байсан л да. Тэгээд ээж маань одоо аюу олон хүүхд гаргаад хүүхдүүдээ бүгдийн гол нь эрүүл хүн болгосон. Миний ах эгч нар дотор дэж өвдөж зовж ээж аав минь зовоожсэн. Өнөөдрийг болтол өөрсдөө ч гэсэн тийм юунд хэцүү байдалд орсон хүн байдгүй. Аав ээжээс аруулаа гэсэн үг. Их олоолаа өссөн байлээ. Өөрөө ч 4 хүүхэдтэй. Би ээж аваасаа аруулаа. Дээрээ би 5 ахтай, 3 эгчтэй. Тэгээд доороо дүүтэй, 1 дүүтэй. Тэгээд ах нар маань бол айгу нөгөө инженерийн чиглэлийн хүмүүс байдаг. Дулааны инженер, цахилгааны инженер, механикийн инженер. Тэгээд ер нь манай яг гэр бүл бол яг тийм математик сэтгэлгээтэй хүмүүс байсан юм шиг байд. Би одоо ингээд хараад ажиглаад байхад. Эгчнэр маань бол бас яг байгалийн ухааны чиглэл. Манай эгч бол яг биологч хүн. Тэгээд миний хоёр дахь эгч маань манай нэг эгч маань одоо нөгөө эрчим хүчний бас инженер хийдэг. Тэгэхээр ер нь бол манай гэр бүл бол тэр чигээрээ нэг тийм математик сэтгэлгээтэй инженерийн л гэр бүл байсан байлээ. Тэгээд тэн дотроос би өөрөө бас багш болоод явж энэ дүү маань харин дулааны инженер хүн байдаг. Тэгээд одоо ертөнцид ажилладаг л да. Тэгээд ээж аав маань маш ухаантай хүмүүс байсан. Би ээж ааваа гайхдаг. Би зөвхөн жишээл дуртай. Манай аав өөр их өнчөр өссөн өсвүүд маш их зовлон амсан байсан. Тэгээд аав маань өөр аюу олон хүүхэдтэй бид нар арай л тэжээж байгаа мөртлөө дүүгийнхээ ганц өнчөө хүүхдийг те одоо төрсөн дүүгээ ганц өнчин залууг Архангайн багшийн сургуульд төгсгсөн байдаг байхгүй юу? Одоо Булган сумд ажиллаж байна л да. Аав маань тэгж хүн тусалдаг. Том анхынхаа охиныг ховдод авчираад бидний хажууд байлгаж агаад их дээд сургууль эзэмшүүлээ явуулж исэн. Тэгэхээр хүнд туслана гэдэг бол хүний цуснд байд юм л л дээ. Одоо нөгөө хүнд ах дүүдэд туслах, хүнд туслана гэдэг бол хүний зүгээр нэг олоод авчдаг юм биш л юм билээ л дээ. Хүний генд байдаг гэж хэлэх юм уу та. Сайн аав ээжийг олж төрөх, сайн аав ээжийн хүүхэд болж төрнө гэдэг бол сайхан хөв тавилан, азтай хөв тавилан гэх юм уу та. Тэгээд дараагийн өөрийнхөө хүүхдүүд гэсэн тийм сайхан хөв тавилан хүн үлдээж явах хэрэгтэй гэж боддог. Хүн эцэг эхийнхээ үгэнд их сайн орж явах хэрэгтэй, их сонсож явах хэрэгтэй. Ээж аав хүн хизээж буруу зүйл хэлдэггүй. Тэгтээ сонсож байгаа нь ингээд 100% авахгүй л дээ. Авахгүйхээ ухаанаар хандаж, ядарч 60-40% дагаж явах хэрэгтэй. Их сургуулийн 1-2 дугаар курс оюутан одоо байх хугацаанд аав ээж минь хооронд их ойрхон өсөрсөн.
3 сарын зайтай. Тэгээд би нөгөө аавда гуугдаж ирээд ингээд энэ сурч байгаа хүн шүү дээ. Одоо нэг 18 настай нэг охин ч одоо их дураараа айлан баг шахуу. Тэгээ хичээлээ их тасалдаг байсан. Би 1 2 дугаар курс, 1 дугаар курстаа унтжаал хожигдоод ихний цаг очичдаг. Аав ээж хоёр минь хоёулаа зэрэг өнгөрөөд би тэр намраас эхлээд онц сурч эхэлсэн. Тэг хүн одоо заавал нэг тий зовлон үзэж хүн ойлгох хэрэгтэй юм үгүй шүү дээ. Тиймэрхүү одоо алдаа гаргаж болохгүй. Тэгэд ээж аав маань ингээд явангууд хүн чинь нэг ээж ааваа хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэж хөтөлсөн юм л дээ. Аа манай үнэхээр одоо энэ сураад багшуулаасаа л гэж хүсчихсэн учраас тэр мөрөөдлийг биелүүлэх нь бол төстэй хичээсэн дээ. Ер нь хичээсэн. Аавын маань мөрөөдөл надаар дамжаад илүү биелсэн. Багш хүн гэдэг чинь үнэхээр сайхан. Ерэн чадвал хүмүүс багшуулаасаа гэж боддог. Яагаад гэвэл хүн багш хүн одоо тий одоо нийгэмд маш их гоё зүйлийг хийж явдаг штэ. Маш сайхан боловсон хүчний бэлдэн яг улс орныхоо хөгжилд бижилж одоо бодит дүрдэн үзүүлдэг хүн чинь багш хүн байдаг аахгүй юу? Маш сайн шавнар, маш сайн мэрэгчлэнүүд төрүүлж яадаг. Тэгээд багш хүн бол яг гэр бүлдээ ч хэрэгтэй, хүүхдүүддээ хэрэгтэй байдаг. Тэгээд би яг танаа нэвтрүүлгээр дамжуулаад яг энэ одоо цаг үед эрдмийн одоо зэрэг хамгаалахаас илүү ерөнхий боловсролын сургууль тий ихтэй сургуульд сайн мэрэгжилтэй хайртай олон багш нар өсөөлж хүсэж байна. Мэрэгжилтэй хайртай хүнээс амжилт гардаг. Яг үнэ хэлгээд хэн нэгний шахалтаар явах хэрэггүй. Бас нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Хүн өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх чинь гээд их дураараа явдаг байхгүй юу? Хүн зарим үед айгүй юмд юм хязгаар тавьж явах хэвээр. Мөрөөдөл болгон биелэх албагүй шүү дээ. Тэгэхээр тэргээ их зөв сонгож өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн тулд их зөв шударга амжиж хөдөлмөрлөлт явах хэрэгтэй. Хүний амьдралд бас ингээд янз бүрийн баяр жаргал тэгэл уйтгаргүй нэг зовлон гэл олон өнгө ингээл оршиж ээлжилдэг штеп. Яг ямар үед та хамгийн ингээд бүр нэг хингэнд л уйлчмаар санагддаг. Эсвэл бас бүр ямар үед ингээд бүр нэг бачуураад ингээд хашгирчмаар санагддаг. Тийм үе ер нь байдгүй. Ямар үед тэгдэг вэ? Би нэг амар том ажлыг эхлүүлж явж байгаа л тэр маань нэг бүтлгүй болохоор би хаалгаад төгж байгаа өрөөндөө сайхан уйлчтэй. Жишээлх юм бол тэгээд ер нь бол хүн уйлж явах хэвээр. Яагаад гэвэл дотоод сэтгэлийн тэр давалгаагаа гаргаж явах хэвээр гэж би боддог шүү дээ. Тэгээд ер нь бол одоо миний амьдралд бол одоо хамгийн одоо их тавьсан сүүлийн 10 жил тавьсан аюул тийм том зорилго байсан. Тэр болохоор нөгөө байгаль орчны чиглэлээр баруун бүсийн экологийн судалгааны суурин байгуулах ажиллагаанд байсан. Би яг энэ ажилд сүүлийн амьдралаа 10 хэдэн жилиг зориулж байна л да. Тэгээ энэ ажлыг давж туулахад маш олон бэрхшээл саад өөрөө ч төсөөлөөгүй тийм олон одоо хэцүү ажлууд байсан. Тэр алганы ардталт бол мэдээж одоо цохирлын одоо асуудлууд байсан л да. Одоо ойлгох бол бүр наад захах байжсэн. Гэтэ тэр миний хувийн амьдралд ямар ч холбоогүй. Тэгээ бүр амар сонь. Тэгвэл ажлынхаа төлөө уйлаа сууж ямар тэнэг амтан байд юм бэ гэж баг ингэж загнуулжсэн гэр бүлдээ чи ч одоо эрүүл саруулах ухаантай байна уу гэдэг. Судалгаа шинжилгээний ажил энэ улсын хөгжилд бол яалтчгүй маш их одоо чухал хувь нэмрээ оруулна. Бүр эрдэмтд дээр л одоо тулгуурлаж тэднийхээ бүтээлүүд дээр тулгуурлах ёстой гэж бас нийгэм бас ярьдаг ч болсон байна. Тэгэхээр тийм цаг үе бас ирэх байх гэж найддаг. Ирээсэ гэж ч хүсдэг. Таны хувьд энэ дээр ер нь ямар бодолтой байдаг вэ? Эрдмийн ажлыг би одоо 2003 оноос хойш нэлээд эрчимтэй яваад ялангуяа 2019 онд хамгаалснаас хойш их эрчимтэй явж байгаа л да. Тэгээд эрдэмтэн хүн гэдэг бол нийгэмд хэрэгтэй зүйлийг хийх ёстой гэж боддог. Өөрөөр хэлбэл нийгмийн өмнөх өөрийн хариуцлагаа биелүүлж явах ёстой. Мэдээж бид нар олон давалгаатай тааралж байгаа. Бидний үгийг ойлгохгүй, сонсохгүй үе нэг хэсэг байсан. Угаасаа хэн ч нэг үгүйсэхгүй. Одоо өөр үе ирж байгаа. Би тэгж хардаг. Яагаад гэвэл одоогийн нийгэмд бол суур судалгаа, нотлохоо баримтгүйгээр юу ч төлөвлөх боломжгүй. Суур судалгаа, нотлохоо баримтд ч амар нотлох баримтууд байхгүй. Тэгэхээр судалгаа эрдэмтдийн хийж байгаа судалгаа бол нотлох баримтууд. Хоёрдугаар эрдэмтдд нэг чухал чанар байдаг. Эрдэмтэд хүний үгээр үг хийдгүү. Аль нэг одоо нийгэм одоо тэ захиргаа өөрчлөгдөд тэднэрт тааруулсан зөвлөмж дараагийнх нь өөрчлөхөд тэднэрт тааруулсан зөвлөмж гаргаж
болохгүй. Эн чинь үнэхээр болохгүй зүйл. Яг бол бидний хийж байгаа бүтээл дандаа өгүүлэл, ном, илтгэл байдлаар хэвлэгдэж гардаг учраас бид нар нотлох баримтаа үлдээгээд байна шүү дээ. Тэгэхээр бид нар өмнөх үлдээсэн нотлох баримтаагаа эсрэг зүйл ярьж болохгүй. Тэгээд эрдэмтэн хүний хийсэн судалгааны өгөгдөл бол нийгмийн хөгжилд эдийн засгийн үр өгөөж өгч байгаа хэвээр. Ярилцлагын турш ерөнхийдөө өнгөрсөн цаг хугацаа тэгээд зорилгынхаа тухай тий. Би таныг бол зорилгоо ярьсан гэж утсан, мөрөөдлөө бол яриаггүй гэж бодож байгаа. Зорилго мөрөөдөл хоёр бол өөр гэж боддог. Таны мөрөөдөл юу вэ цааш? Би миний аяг мөрөөдөж явдаг зүйл би ачцсан нараас байгаа эрдэм боловсралтай. Ялангуяа энэ байгаль орчин салбарт орсон тийм сайхан хүмүүсийг би болгосон гэж боддог. Тэгээ би мэдээж ингээд нөгөө том өгшрөөд ирэхээр ачцсан нартай бүх зүйлээ зориулна. Тэндээс одоо өөртөө хүсэл мөрөөдлөд дэмжсэн, сонирхлог дэмжсэн тийм сайн эмээ болъё л гэж боддог шүү дээ. Тийм миний яг одоо гал аягүй том боддог зүйл дээр хоёрдугаар би эрүүл урт наслахсан гэр бүлтэйгээ хамт гэж их боддог. Тэгээд одоо хамгийн чухал зүйл бол хамтдаа амьдрах, ажилтайгаа. Тэгэл хамгийн их хүсэж мөрөөддөг зүйл бол эрүүл амьдрал та. Нэвтрүүлгийнхээ төгсгөлд би танд нэг боломжийг олгоё. Танд баярлалаа гэж төдийлөн хэлж чаддгүй хүн байдаг бах. Тэр нь хинч байж болно. Та тийм хүндээ хандаж баярлсан сэтгэлийнхээ хамгийн одоо гүн гүнзгий сайхан үгийг хэлэхгүй. Одоо баярлалаа гэж хэлхийг хүсдэг зөндөө олон хүн байгаа да. Нэр зохио хэлчихвэл бас гомдчихё гэж бодож ин. Гэтэ би бүгдд нь баярлж байгаа. Миний амьдралд тий одоо надад одоо болтол ирч хүч өгдөг нэг судлаач гэгч маань байдаг. Монгол Улсын шинжилгээ академийн газар зүйн геологийн хөрөлнгийн зах судлалын доктор, бэнт сайхан доктор байдаг. Би энэ хүнтэй 2012 оноос хойш нөхөрлөж байгаа. Би өөрөө очиж танилцчихсан, зорж энэ ихч маань маш их ирч хүчтэй. Монголын номер 1 зах судлаач хүн шүү дээ. Тэгээд амьдралынхаа зорилгын төлөө яаж явахыг энэ хүн надад их үлгэрлдэг. Хэрийн судалгаанд явхад тэр хүнээс сурах масар их байдаг. Тэгээ их маш хөдөлмөрч, аюул сайхан сэтгэлтэй. Тэгээ намайг алдчихвал миний дүү гэдэг байдлаар биш хамтрагч шиг загнана. Тэг чи маш гоё чанар واخгүй. Тэгвэл ингээл хөөх юм чим нь мундаг шүү гэдэг хүн юу сурахгүй шүү дээ. Тэгээ би минь сайхан ихтэй одоо их баярлдаг. Тэгээд таныг бас урт наслаасаа хамтдаа олон одоо ажлын ард гарсан гарнаа гэж бодож байна. Танд баярлалаа. Алтан сайхан үнэтэй цаг хугацаанаас сонсолсонд хүлцэл өчий. Та тэгээ бусдад үргэлж гэрэл гэгээ түгээж тод өнгийн гэрлийг өөрөөсөө засруулж яваарай. Сайн сайхныг хүсье. Та нар одоо надад цаг гаргаж байгаа нь маш аюул сайхан байна. Би үнэхээр одоо та хэдтэй бас танаа байгууллага баярлж байна. Хоёрдугаар миний амьдралын нэг гоё түүхэн мөчийг бол дүрс бичлэг нэвтрүүлэг байдлаар үлдээн гэдэг чинь 5 10 20 жилийн дараа үр хүүхэд маань араас уухах. Гуравдугаарт би энэ биелүүлэхийг хүсэж байгаа маш олон мөрөөдлүүд бодлоодоо ярьж байна. Одоо залуу наснд бол хүмүүс мөрөөдлөө ярихад биелдэггүй гэдэг. За магадгүй тэгдэг байж магадгүй. Миний наснд бол мөрөөдлөө ярих тусам биелнэ. Яагаад гэвэл мөрөөдлөө ярьчих хүн биелдэг байхгүй. Тэгэхээр хүн өөрийнхөө санаа бодлыг зөв хүнд, зөв цаг хугацаанд нь гаргаж хэлж явах хэрэгтэй. Тэгжээж таны мөрөөдөл биелнэ. Тэгээ энэ нэвтрүүлгээр дамжаад Ховд аймгийн нийт одоо боловсролын байгууллагад ажиллаж байгаа эрдэмтэн багш нартай, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч нартай, одоо нутгийн одоо зон олондоо, булган болон зэрэг сумын одоо нутгийн уул уссандаа тэнд амьдарч байгаа нутгийн зон олондоос эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд миний ажлын хамт олон Монгол Улсын сургуулийн баруун бүсийн сургуулийн багш ажилчтай ажлын өндөр амжилт хамгийн сайн сайхан нүг бүсье. Тэгээд би та бүхний ардстаа асаалтаа тангш бэлэн байгаа шүү. Туслана бүгд боломжтой байдлаар гэж хэлмээр байна. За баярлалаа.